технологи дутуу. Тэгээ замын аюулгүй байдлыг хөдөлгөөнд хангаагүй гэсэн дүгнэлт гарсан. Улсын ахлах байцаагч. Тэг яагаад хангахдаггүй байгаа? Энэ улсын ахлах байцаагчийн албан шаардлага удаадаараа өгсөн боловч компаниас хариу ирүүлээгүй. Захиалагчийн хяналтыг тавьсан. Захиалагчийн хяналтыг зам тээврийн төв. Зам тээврийн төв. Тэгээ ингээд яг ямар асуудалтай болчиход байгаа даа. Энэ ерөөсө хөвөөний явцдаа замынхаа гол ерөнхийдөө хөвөө нарийсэлттэй. Тийм үү. Өргөн яг 1.5-аар жигж тавьдаг. Тэг хүү ингээд хөрөнгө шийдвэрлээд өгнө. Улсын төсөвтөд замтай болох гэсэн өчнөө олон аймаг замтай болж өчнөө олон сум байж байгаа. Ингээд замынх нь хөрөнгө шийдвэрлээд зураг төсвийг хийлгээд асуудлыг хийлгээд ингээд өгөхөөр захиалагчийн хяналтаа сайн тавиад чанартай бариулаад авчиж чадахгүй тэгээд ингэж яагаад харамсалтай байна. Одоо ховцсон энэ жил 100 жилийн болох гэж байгаа. Энэ ховцсон ард түмэн чинь 100 жилийн түүхэндээ ингээд замтай болсон. 100 жилийн хамгийн том бүтээн байгуулалт, хамгийн том бахархал гээд ярьж байдаг. Гэвтэл одоо хяналтаа тавих хэрэгтэй асуудал хяналтаа тавилгүй. Тэгээ улсын комисс хүлээг авсан юм шүү дээ. Улсын комисс хүлээг авсан. Тэгээ хүлээг авсан. Нөгөө гүйцэтгэх компани чанаргүй хийчихэд ингээд алга болцсон. Наад байгууллагад хууль хяналтын байгууллагад өг шилжүүл ойлгоо. Дээрээс нь тэр ер нь бол дараагийнхаа асуудлаа яриа явж байгаа. Ер нь зам тээврийн хөгжлийн төвөд хяналт тавьсан чанаргүй хяналт тавиад ажлаа муу хийгээд захиалагчийн чанартай хийсэн гэж гар хөлөө өсгөх зурж санхүүжилтийн гаргасан тэр улсууд бүгдийн хууль хяналтын байгуул шилжүүл ICT компани байнга талбайтыг хяналт тавьсан. За дээрээс нь барилгын хөгжлийн төвөөс дахиад захиалагчийн хяналт давхар тавьсан. Энэ холбогдох албан тушаалтнуудыг өөрсдөө нь хууль хяналтын байгуул шилжүүл. Ажлаа хийхгүй байгаанад DYKB тэр компаниас хууль хяналтын байгуул шилжүүл инквайри дарга. Энд хаана хүлээж авсан? Одоо хэний мэдлэгч байна? Одоо ерөнхийдөө зам тээврийн яамнаас хүлээж аваад тэр яамн дээр дүгнэлт гараад. Сарангэл дарга. Тэгэхээр энэ дээр анхаарай. Тэгэхгүй бол ингээд бид нар хөрөнгөний шийдвэрүүд өгнө шүү дээ. Тэгээ одоо сайхан гүйцэтгэр гэдэг. Тэгээ компани шалгарна. Хяналт тавих гэсэн асуудал нь хяналтаа тавина. Тэгээд чанаргүй хяналт тавиад ингээд асуудал гаргаад иж болохгүй л дээ. Юу баталгаас асуух хугацаа чинь 3 жил өстэй. 3 жил. 3 жилийн хугацаа болоод ашиглалтанд аваад одоо хагас жилч болоогүй чинь. Тийм болохоор баталгаас асуух хугацаа баталгаа нэмэг байж байгаа тийм байгаа. Тэрийгээр нь хийхгүй бол дараагийн компани оруулаад энэ дутуу хийсэн ажлыг гүйцээж хийх ёстой. Ганцхан тэр компани дээр биш тэр хяналт тавьсан тэр ICT дээрээс нь тэр барилгын зам дээр хөгжлийн төв эдгээр дээр бүгдийн нэг холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон. Тийм.